Энэ охин бол Хару. Тэр дунд сургуулийн сурагч, бас нэлээдгүй унтамхай болохоор үргэлж оройтод сэрээд цайгаажуу чадалгүй сургуультаа явдаг нэгэн. Хару нэг өглөө унтдгаараа унтаж бүтлгүүтэж явсаар хоцроод ороод ирсэнд багш нь гинэт "Чи одоо өндөж болноо. Бид нар бүгдээрээ чамайг сник хийж авахыг чинь харцсан" гэд хэлээд авт юм да. Гүй тэгэл ангийнхан нь Харуг шоолж аамчаа. Дунд нь ядж яхад энэ нэг мачита гэж залуу энийгэд хаймаа. Хару помидор шиг улаагаад явтаж байгааг бол шохорхдаг хөвгтөн л юм шиг байна. За харин энэ бол түүний ганц найз. Та нарт тэгээд рекап үзээрээ хоч өгөхөд дуртай болцсон юм шиг үлээ штэ тий. Тийм болохоор энэнд Шарус гэдэг нэр өгчээ заяа. За тэгээд хичээлээ тарчаад Хару, Шарус хоёр мачитаг найз охинтой юм бэлээ тэргээд яриад явж гинэ. Тэгсэн замд нь амдаа улаан харьцаг зуутсан муур юугүй машинд мөргүүлэх нэ. Хару машины урдуур бүр арай гэж орж аварсан. Тэгсэн нөгөө муур чинь бүр харсаар адил хүн шиг хоёр үрлээрээ босод зогсоод биеэг өвөөд эхэлдэг шүү. Тэгснээ бүр яриад эхлэл яах вэ? I'm extremely grateful. За ингээд манай төвх эхэлж байгаа юм да. Сайн уцхаа. Намайг яагаад алуу болсон гэж бити асуугаарай. Зүгээр л завгүй яасан шүү заа юу. За ингээд та нартаа Ghibli-гийн Neko no Ongaishi буюу The Cat Returns гэдэг 2002 оны анимыг ярьж өгч байна. Уг нь Ghibli-гийн анимнууд чинь амар алдартай байдаг шүү дээ. Тэгтээ би энэ аним юус үзэж байгаагүй мөлий. Тэгээд үзчихэд энийг ярихаар шийдсэн баа. So let's get right into it. За нөгөөнийг хоёр хөл дээрээ алхаад идэг муурчин бүр амар джентльмен зантай юм аа. Бүхийд ирж баярлаад л тэгсний дараа нь ачигтэн зүв зөхстэй хариулна эдрэг ин шүү хөө. Манай Хару нүдэндээ ятгаа өртөө читгсэнгүү. Шарустэд энэ мөрд сая надтай ярьлаа гэд хэлсэн чинь Шарус юу гээл хөөх тийм үү эдрэг байж яахтай тийм үстэй. Чи ч надад толгоогоо юм цогц юм уу л гэж юм. За тэгээ шүнэн чоллоо. Хав өрийн бүх гудамжны муурнууд ойролцож чарлаад Хару сэрээчлээ. Гараа зарсан чинь пэх баг улаан эвсний явцал болж байгаа юм шиг юм болж юм. Энэ одоо юу болоод байгаа юм бэ гэсэн чинь муурны хаанд улсын хаан нь айрамтайгаа хамт Харуд биеэр ирж өөрийнх нь ганц хүүг аварсанд талархснаа илэрхийлэх гэж байгаа юм гинтэй. Заавал ингэж ирэх шаардлага байсан ч юм уугүй ч юм уу. За мэдгүй. За тэгэл маргааш нь Харуг сургууль руугаа хоцроод ядж яхад чинь араас нь бөөн гудамжны муурын сүрэг дагаастай. Хараа гэж нэг юм орж ирээд шүүгээ нээсэн чинь дотроос нь баахан бэлгэний харьцагтай уулганууд. Хару ятгаа би бараг зөөхөр явахаар байгаа юм чинь. Ийм юм тохиолдоод байгаа юм чинь Хару тэр муурыг аварсандаа харамсалгүй яах вэ? Хамаг сүр сүлд нь унтсан юм сууж ийсэн чинь Шаруст өөрийнх нь жижигүүрийн ажлыг хийгээд өгөөд гинэ. Крашийнхаа их чухал тоглолтыг үзэх юм байх уу? Хичээлээ тарчаад Хару ангийнхаа хогийг зөөж явж ийсэн чинь краш гэдэг мачетагаа олжаад "Гүй яг тгээ алхаж ийсэн чинь эзэн таарад бүдэрч унаад цамбраагаа алдлаа." Тэгсэн нөгөө мачетаа чинь өөрийнхөө найз охиныг зүгээр ганц хоёрхан шат дээшээ өгсвөөгүй юу болгоомжтой гэд манай Харуг бараг хорсдог эсхийг ч мэдж байгаа юм алга. Тэгсэн нөгөө муурны хаан тулсын илч гэх юм уу да нэг хөөхөн амтан Хару дээр ирж талархснаа илэрхийлж ийснэ. Нөгөө хаан нь өөрийнхөө хүүтэй чийстэй мууртай гэрлүүлэх хүсэлтэй байгаа болоод явцлаа шүү. За ер нь энэ хөөхөн муурыг хөрхнө гэж. Тэгсэн Хару санамсргүй манай хөөхнөд зөвшөөрсөн юм шиг буруу ойлгуулад явуулчлаа хөөхий. Ёстой бүтлгүй шүү манай энийг Хару яандаа яа. Ингээл муурны авгаа боллоо доо. За тэгээд явах вэ гэж гашлаа bijсэн чинь гинэд хаанаас ч юм бэ. Хару чи бошуухан заавал том цагаан муурыг болоод муурны перу гэдэг газар очь. Чамд тэдний тусламж хэрэгтэй. Одоо бошуухан яв гэд хэлээд идэг шүү. Бас юу вэ гэд Хару өдөр чинь нөгөө цагаан муурыг нь хайгаад ядраа алханд дээр суух гэсэн чинь бүүн. Нөгөө цагаан муураа олоод нас. Тэгсэн нөгөө муур нь айш муу таймаа ядж яахт нь нэг л их гурвалжин хөмсгөлтэй юм ямбганаал муурын перу гэдэг газар руугаа дуртай дургууд аваад явж гин. Энийг ер нь гурвалжин гэж дууднаа яа тий. За тэгэл муурны перу гэдэг газар очсон чинь жижигхэн муурны хотгон шиг юм бэ шүү. Нөгөө гурвалжин чинь гинэд хүн шиг хоёр үл дээр алгаснаа хэв нэг сонин уншаа суучлаа. Тэгсэн арын байшингаас нь баарон гээд уг нь муур л та. Гэтэ яг хүн шиг юм гарч ирснэ. Муурны хаан тулстай асуудал ороо юу? Бидний ямар нэгэн хэрэг гараа юу? Эдэргээд амар боловсноор барахгүй тэнд дэсгэн хэрэм хөшөөг нь амьлуулчлаа. Тото гэдэг гинэ. Бүр ярьдаг заа юу. Тэгсэн чинь нөгөө гурвалжин Тото хоёр чи хэрэлдээд бүр барилдаад авах нэ. Бааранж тоож байгаа юм алга. Дандаа муудалсан юм шиг байна. Гэрлүүгээ Харуг өрж гин. Цай мягаар дайлаад л өөрийнх нь онцгой жур юм гинэ. Тэгсэн гурвалжин хэлж гинэ. Муурны хаан тулсал ёстой аюултай газар.
Чи өөрөө итгэхгүй байл тийшээ зүглээ идэж хэрэггүй нэ. Ингээд барууныг тийшээ явж зохицуулах хүртэл Харуг барууныг байх шийдвэр гаргаад бүр яг сайхан бэжсэн чинь гаднаас нөгөө хааны улсынх нь хөл толгойн мэдэгдэхгүй их муур ус шиг урсаж орж ирснээр Харуг маань улс руу аваад явчлаа гэж. Гурвалжин маань арай гэж хамт яваад харин баарон дотоо хоёр маань гүйцсэнгүй ард хоцорвоо. Нэг сэрсэн чинь Харуг гурвалжин хоёр их л сайхан газар сэрж гинэ. Муурны хаан толсойх нь. Hurry! Тэнд нэг Юкигээд цагаан муур байх юм аа. Тэгснэ Харуг их л мэдэмхэрж ирээд чи энд байх ёсгүй. Оройтхосоо өмнө бушуу буцал гэж юм. Тэгсэн чинь Харуг өөдөөс нь чи ямар хөөрхөн юм бэ гэж ангаагаад идэг. Үгүй тэгэл удалгүй хөөрхнөө хурж ирээд Харуг өөрийнх нь ордон руу давуулж явах юм гинэ. Тэгсэн Харуг Юкид баярснаа илэрхийлмээр ингэсэн чинь нөгөө хөөрхнөө чинь Юкид гэсэн бүхийж мөргөөд ер нь л энэ муурны хаан тулс чинь нэлээд дарангуйлагч ус бололтой шүү. За тэгээд Харуг гурвалжин хоёр маань хааны ордонд ирээд ирсэн чинь Харуг турмын хувц өмсгөн гээд гурвалжингаас мань тусгаарлаа залгачлаа шүү. Харуг хувцаа өсөөгүй өмсөөд байжсэн чинь хаан ороод ирлээ. Тэгэхээр нь би гэрлмээргүй байна. Бид чинь биенийхээ танихгүй шүү дээ. Тэглэж танай хүү чинь муур үстэй. Би чи хүн байж мууртай яаж гэрлэх юм бэ гэсэн чинь хаан тэр нь битгийс наа зөв наатах чи айл хэдийн зохицуултан гэдیں۔ Тэгээд Харуг толинд харсан чинь айл хэдийн муур болох шатандаа явчихваа гэж. Ястай нэрээ ганц муур аварсан биш өөрөө муур болоод тэрнтэйгээ гэрлэх болчих юм байна л да. Тэгэл Харуг краш аут хийгээл тэнд байгаа ганц найз гурвалжин руугаа гүйсэн чинь нөгөө хүн тэнцээ байсан бүх хоолыг нийтчихэд бас бодлоогүй нэг шилтэй жийлээ дотор ороод үхсэн амт мэдэгдэхгүй хитчээд. Харуг энийг хараад өөрт нь одоо туслах хин жүлцэнгүүгээд бүр шалтаа буугаад тэр нэг ордных нь ёслол шиг юмд зууваа. Харуг сэргээх гээд өгөн зөндөөл үзүүлбэр яваад байдаг өнөө өгч уйлаал байдаг. Эцэст нь нэгэн багтай муур гарч ирээд Харуг бүжгэнд урлаа. Тэгсэн Харуг барууныг гэж мэдчихэж байгаа юм чинь. Тэгэл баярлал нүдэн сэргээл ирсэн чинь хаан харж ирснаас тижиг аваад өөрийнх нь улсын муур биш вэ бэр гээд мэдсэн. Ингээл манай гурвалцсан чинь Харуг хамгаалж зодтолдож баах юм болноо. Тэгээ орноос гараад ирсэн чинь ийм төөрдөг мэйд шиг юм байж гин. Харуг хаан тулснаас буцаах ганц арга бол энэ мэйзийг туулаад тэр цаанаага цамхгийн орой дээр гарах. Манай эдийг мэйзээ туулах гад ядарч яхад нөгөө муу хаан ч араас нь баахан мууран зэргүүдэд явуулаад ах юм аа. Тэдэрн тэгтээ манай гурвалжин яаж чадахгүй байгаа юм л та. За тэгэл мэйзээсээ яагаад гарч чадахгүй байна гэсэн чинь муу хаан хорон санаатай амтан хөдөлдөг хаан явуулаад байсан байгаа юм чинь. Тэгээд манай хэд мэдчихэд цаашаа цамхгийн орой руу гүйж байсан чинь гинэт Харуг бахардаад хөөр химэн хэцүүцсэн чинь баарон маань жинхэнэ чика залуу тэврээл гүйчлээ шүү. Харугийн дотор гинэт муурт байх чинь бас дагуу ч юм уу гэж бодоод сэтгэл нь хөдөлтөн чинь сахал урагчдаг шүү дээ. За тэгэл айгүй амжилттай дээшээ гараад бараг иржсэн чинь нөгөө муу хугай хаан чинь нэг давшлуур тараал нөгөө цамхгаа нураачдаг шүү дээ. Ингээд манай энд хаантай нуур тулаа байжсэн чинь ханхүү нь одоо л ирж итэр. Хаан аав нь ханхүүд би чамайг л ийм хөрхөө охинтой гэрлүүлэх гэж хичээж байна. Эдрэг гэсэн чинь ханхуу юу гэж дээ би Юкитэй л гэрлэн гэснэ. Нөгөө Харугаар авруулсан үедээ зүүцэн явж исэн хайрцагтай юм а өгч гинэ. Хайрцагт нь загсан бичэн байна. Энийг нь Харуг харчаад гинэт санджаа амжаа. Ингэжсэн юм байна. Манай Харуг бага бахтай гудамжинд таарсан өсөж өгөх гэж байсан цагаан муужаанд өөрийнхөө идчихсэн загсан бичээнээ өгж хоолж байсан чинь тэр нь Юки бол таарсан юм байна. Тэгээд Харуг нэг дуу хоолой сонсогдоод муурын Перугийнх газар очих гэдээсэн штэ. Тэр хоолойны эзэн нь Юки байсан юм билээ. Тэгээд талархснаа илэрхийлээд л туслан байх нь штэ. Манай багчууд ч гэсэн тусламж хэрэгтэй байгаа амьтанд тусалж ивэл нэг өдөр буйн ирэх нь штэ. Заримдаа хараад тахны амьттай айгүй муухай харцдаг хүүхдүүд бас байд юм билээ шүү. Тийм байж өрөөсө болохгүй байх нь штэ. За тэгэл манай Харуг явах гээл дэшээ цамхаг руу явж байгаа хооронд нөгөө нэг хаан чинь бүр цагаандаа гарцсан. Одоо би чамайг авч цуун муу болоод явчлаа. Хараа гэж нэг юм гурвалжин баарон хоёрыг аргалж яхад хооронд нь Харуг орой дээр гартлах ганц гарцсан. Яг агаар дээр балаас алтгал юм бол шууд доошоо унахаар болгоод гарцыг нь өөрчлөд хайцсан байгаа юм чинь нөгөө хаан нь гурвалжин ч хөөх юм татаад лайхангүй тэгээд хүн болсон Харуг маань яаж дийлхэвтэй хидээ том муур байсан ч гэсэн унжаа юм чинь. Тэгэл хоёулаа чөлөө туналт хийгээл байжсэн чинь баарун араас нь нөгөө хааныг чинь хагас нүцгэн болгож хайчаал нэмэгдээд гуруулаа болов. Одоо ингээд өгөхнүүдээ гэсэн чинь тэнгэр гээгүүлж гэрэл затруулсаар тоото маань сүрэг хэрээнүүдтэйг нисээд ирлээ. Ингээд Харуг маань хүн төрхөөж олцсон нэмээд дээрэс нь 9 минут сургуулийнхаа дээвэр дээр бууж баарун гурвалжин тоото гурваас салгахаас идэв юм аа. Тэгтээ бас баароныг крашлтэй гэдэргээд хилээд авч байгаа юм чинь бас тэгж байгаа амжиргаатай юм аа цаачин. Ингээд бүх юм нь байранд орж маргаашнаас нь манай Харуг шаал өөр хүн болчихжээ. Өглөө гэртээ ээжээсээ төрүүлсээрээд өөрсөндөө өглөөний цай хийгээд нэмээд баарууны нэрийн цайг найруулж өгч гин.
Тэгснээ бүр мачете сайн байгаа ч бас болцсон л гэж юм. Баара манай хүний стандартыг тэнгэр толгой хайцсан юм чи одоо юу ч наалтахад болох нь аргагүй л үстэй. Тэгээ богинохон байсан ч гэсэн манай бичлэг үзүүштэй байсан гэж найдаж байна. Дараагийнхаа бичлэгээр уулзлаа. Түр баяртай. You reached the night.